За сая 12 дугаар сарын 15-нд 25 оны 12 дугаар сарын 15-нд Монгол Улсын засгийн газар хуралдаанаараа төрийн өмчт компани үйлдвэрийн газруудаас ийм 18-ыг нь хувьчлахаар болсон. За нээлттэй хувьцаат компани болгохоор шийдвэрлсэн. За гэхдээ хэдэн хувийг нь тэгээд хизээ энэ ажил хийгдэх гэдэг талаар бол мэдээлэл байгаагүй. За энэ 18 компани дотроос анхаарал татсан бид зээлшгүй санхүүгийн тайлан тоон мэдээллүүдийг нь сонирхож байвал зохих ийм 2-3 компани байсан. За нэгт нь бол мэдээж Монгол Улсын сайлын үнэ гэгдэх төсвийн бас баггүй хувийг бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэр, төрийн өмчт үйлдвэрийн газар. За хоёр дахь нь бол бидний 1072 ширхэг хувьцаа байдаг Эрдэнэс 5 толгой төрийн өмчт хувьцаат компани. За гурав дахь нь бол Монгол Рос Цевтмет бас уул уурхайн төрийн өмчт томоохон компаниудын нэг. За эдгээрээс Эрдэнэт үйлдвэр болон Эрдэнэс 5 толгой 2 компани 20-оос 24 оны буюу сүүлийн 5 жилийн санхүүгийн тайлангийн 3 гол үзүүлэлт болох нийт орлого, борлуулалтын орлого, за цэвэр ашиг, тэгээд мөн жил бүрийн болон нийт өнгөөрөө төлсөн татврын дүнгуудыг харьцуулж харуулах гэсэн. За үүнийг нэмэх нь жижиг 5 толгой буюу Өмнө Говь аймаг тодорхой хувийг нь эзэмшдэг. За ийм хувьцаат компани байгаа 5 толгой хувьцаат компани, нээлттэй хувьцаат компани. Энэ 3 компани саяны хэлсэн тоон үзүүлэлтүүдийг нь харьцуулж харуулах гэсэн юм аа. За нэг зүйлийг хэлэхэд оюу толгой компани бол санхүүгийн тайлан нээлттэй байдаггүй юм байлээ. Би нэлээд хайж үтсэн. За тэгээд 24 онд бол 1.1 их найт төгрөгийн татвар хураамж төлсөн гэж юм зүгээр юм сошиал мэдээгээр мэдээ явж байсан. За тэгвэл Эрдэнэт үйлдвэр гэхэд 24 онд 1.2 их найт төгрөгийн татвар төлсөн юм байна. Эрдэнэс 5 толгой 3.4 их найт төгрөгийн татвар төлсөн байна. Оюу толгойгоос 3 дахин өндөр хэмжээний татвар төлсөн. За тэгвэл жижиг 5 толгой хувьцаат компани маань 500 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна те. Гэтэл эн чинь оюу толгой гэдэг бол нөөцөөр топ 10-т дэлхийн хэмжээнд орох хэмжээний ийм том орд бүхий компани. 5 толгой хувьцаат компани бол орон нутгийн өмчөд 50 гаруй хувийг эзэмшдэг л ийм нэг жижигхэн л улуурхан компани. За энэ хэсгийг ингээд орхиё. Одоо 3 компанийнхаа тоон үзүүлэлтүүдийг харьцуулъя. За Эрдэнэт үйлдвэрийн эхнийх нь борлуулалтын орлого Эрдэнэт үйлдвэрийн он тус бүрээрх борлуулалтын орлогын дүн байна. Орлогын дэлгэрэнгүй тайлан дээрээс нь авсан. За энэ хугацаанд нийт 17 их найт төгрөгийн орлоготой ажилласан юм байна. Тэгвэл Эрдэнэс 5 толгой 26 их найт төгрөгийн орлоготой ажилласан байна. Эрдэнэт үйлдвэрээс бараг 2 дахин илүү. Гэхдээ сүүлийн 2-оос 3 жилд л орлого нь ингэж огцон өссөн байна. За Эрдэнэт үйлдвэрийн хувьд бол харьцангуй орлого нь тогтмол шинжтэй байна. Жижиг 5 толгой тэгвэл 3.4 их найт төгрөгийн орлоготой ажилласан. За ялангуяа сүүлийн 2 жил, сүүлийн 3 жил бас орлого нь огцон өссөн байна. За дараагийнх нь цэвэр ашигын үзүүлэлт нь харагдаж байна. Мөн орлогын дэлгэрэнгүй тайлан дээрээс нь авсан. Эрдэнэт үйлдвэр 3.4 их найт төгрөгийн сүүлийн 5 жилийн нийлбэрээр цэвэр ашигтай ажилласан бол Эрдэнэс 5 толгой 9.6 их найтын цэвэр ашигтай, жижиг 5 толгой 1.1 их найт төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Жишээлбэл Эрдэнэс 5 толгой компани маань Эрдэнэт үйлдвэрээс 3 дахин өндөр хэмжээний цэвэр ашигтай ажилласан байна. Бидний нөгөө 1072 ширхэг хувьцаа бүхий компани. За жижиг 5 толгойгоос бол 9 дахин хэмжээний өндөр хэмжээний ашигтай ажиллажээ. За Эрдэнэт үйлдвэр 5 толгойгоос 4-5 дахин өндөр хэмжээний орлоготой ажилласан боловч 5 толгойгоос 3 дахин өндөр хэмжээний цэвэр ашиг, 3 дахин их цэвэр ашиг олсон байна. Өөрөөр хэлбэл Эрдэнэт үйлдвэрийн зардал өндөр байна гэж дүгнэж болно. За төлсөн татвар хураамжийн дүнг нь болохоор мөнгөн гүйлгээний тайлан дээрээс авсан. Мөнгөн гүйлгээний тайлангийн үндсэн үйл ажиллагааны зарлага хэсгээр төлсөн татвар гэдэг хэсэг байдаг. За ингээ он тус бүрээр нийлбэрээр нь авахад бол Эрдэнэт үйлдвэр сүүлийн 5 жилд 5.6 их найт төгрөгийн татвар төлсөн байна. За энэ нь бол борлуулалтын орлогынхаа 33 орчим хувьтай тэнцэж байгаа юм байна. За Эрдэнэс 5 толгой тэгвэл 7.9 их найт төгрөгийн татвар төлсөн байна. Энэ нь борлуулалтын орлогын 30% хувьтай тэнцэж байгаа юм байна. За жижиг 5 толгой бол 963 тэрбум төгрөгийн бараг 1 их найт төгрөгийн татвар төлсөн байна. Сүүлийн 5 жилийнхаа нийлбэрээр энэ нь бол борлуулалтын орлогынхаа 28 орчим хувьтай тэнцэж байна. Ерөнхийдөө ойролцоо байна те. Дунджаар бол энэ 3 компани 100 төгрөгийн орлого олоод тэрнийхээ 31 орчим хувийг нь татвар төлж байна л гэсэн үг. За гэхдээ энэ төлсөн татвар гэдэгт бол цалингаас суудгасан татвар, бусад үйл хөдлөх хөрөнгийн татвар, ямар татвар хураамжууд байдгийг тэр бүгд бол орсон байгаа болов уу гэж ойлгож байна. За цэвэр ашигтай нь харьцуулахад Эрдэнэт үйлдвэр бол
цэвэр ашигынхаа 20 орчим хувийг татвар төлж байгаа юм байна. Эрдэнэс 5-толгой 37%-ийг нь төлж байгаа юм байна. Жижиг 5-толгой 33%-ийг нь төлж байгаа юм байна. Энэхүү бичлэгийг зөвхөн мэдээлэл өгөх зорилгоор бэлтгэсэн юм шүү.